За сайн байна уу? Сон байна. Бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийн уншлагаар бүгдээрээ сахиусны зөвлөгөө буюу энэ нөхцөлд юу тохиогод байна вэ гэдэг асуултанд хариулах болно. За яг ямар нөхцөлийг, ямар тохиолдлыг харж байгаа нь байдлаас хамаарна. Ямар ч нөхцөл байх боломжтой гэсэн үг. Хувийн харилцаач ажуулзашгүй, ажилч ажуулзашгүй, найз нөхдийн гэр бүлийн зөөсч ажуулзашгүй, юу ч ажуулзашгүй. За нэг нь тэгээд хөдрөө та өөрөө мэдрэмжээрээ сонгосноор яг өөрийнхөө зөв хариултыг олно гэсэн үг юм. За 3 групп байна. Групп номер 1 Жинлүүрийн орд тэнцвэр гэсэн нэртэй 7-гийн тоотой хөзөр байна. За 2 дугаар групп 47-гийн тоотой 9 дугаар гэр аялал олж мэдэх гэсэн утгатай хөзөр байна. За 3 дугаар хөзөр 45-гийн тоотой 7 дугаар гэр харилцаа гэсэн 2 хүн гараа хөтөлсөн байгаа хөзөр байна. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаа хөзрөө сонгоорой. Эсвэл хүсвэл AI гэдэг ч юм уу тий өөр техникийн хэрэгсэлж гисэн хэрэглээд хөзрөө сонгуулчих бас болно шүү. За групп номер 1 та Жинлүүрийн орд balance буюу тэнцвэр гэсэн үзрийг сонгосон байна. 7-гийн тоотой. 7-гийн тоотой учраас хүн хоорондын харилцааны талаар байж болцсошгүй. Жинлүүрийн орд учраас гоо зүйн талаар бас олон хүнтэй нэгэн зэрэг харилцах талаар байж болцсошгүй. Хувийн дотны харилцааны талаар байж болцсошгүй. За бас шүүх хурлын талаар шууд тараач гэсэн байж болцсошгүй. Ямар ч л байсан утга нь энэ зүйл шудраг юм уу, шудраг бус юм уу, өгөө аваа таарч гинөө, таарахгүй байгаа мó гэдэг ийм асуулт гарч ирж байгаа харагдаж байна. За хөзөрнүүдийг нь харъя. За энэ нөхцөлд таны энергийн шалгалтыг нь хийж өгье. За энергийн шалгалт групп номер 1-ийн энергийн шалгалтыг нь харъя. Сан доош харсан байна. За та явцгүй, аз шаргалгүй байна. Энэ нөхцөлд хүснээ авч чадахгүй байгаа мэдрэмжтэй байна. Нэг л зүйл муухай байгаа мэдрэмжтэй байна. Энэ зүйл бас танд их гоё зүйлийг, их гоё зүйлсийг авчрах ёстой байсан, их гоё мэдрэмжийг өгөх ёстой байсан. Тийм амлалт байсан гэдэг ч юм уу, тийм хүлээлт байсан. Гэхдээ тэр нь биелсэнгөө гэдэг юм. Их сэтгэлээр унсан мэдрэмж байна. Маш нэлээд том аз жаргал үгүй байдал мэдрэгдэжээ. За энэ хөзөр унж орж ирлээ. The Lovers. За энэ ихэр зүйлийн сэдвийн талаар ажуулзашгүй, харилцааны сэдвийн талаар ажуулзашгүй, том чухал сонголтын талаар ажуулзашгүй. За бас ямар ч хэлээс энэ нөхцөлд байгаа зүйлийгээ та өөрт таардаг, одоо юу гэмдэ надад зөгчин, надад болж гэсэн ийм мэдрэмжтэй байгаа юм байна. Байсан зүйл байна. Вау. Бахан үзэр гараад ирлээ. За үзэрнүүдээс зарим нь харъя. Сургуультай холбоотой байж болно, манифест шившлэгтэй холбоотой байж болно. За зиндааны зөрүүтэй холбоотой байж болно. Хин нэг хүн танаас илүү төвшин өндөртэй гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү зүйлс байж болох нэ. За тэгэхээр энергийн шалгалт нь ингээд боллоо. Одоо энэ нөхцөлд яг юу болоод байна вэ? Гэдгийг нь харъя. Маш хурдтай нөхцөл байдал маш хурдтай өрнөсөн. Энэ хамгийн ихний үзрийн тайлбар үзэр. Нөхцөл байдал маш хурдтай өрнөсөнд хамаг учир байна. Окей. За дахиад нэг мэдээлэл харъя. За хин нэгэн хүн хил хязгаар тавьсан. Хил хязгаарын талаар байна. За Oracle үзэр би харж үзье. Oracle хөзрийг нь болохоор за энэгээр харъя. Хуваа хичээсэн энерги эсвэл өөрийгөө хит хамгаалсан энерги байна. Forgive уучлах гэдэг үзэр доош харж юм. Forgive him түүнийг уучлал тэр дотроо зовлонтой байгаа. Тийм учраас тэр танд зөв зүйлийг хийж чадахгүй байгаа юм аа. Окей.
За энэ хүзэрнүүдийг харангаа зүүн талын хүн та, баруун талын зүйл нь нөгөө зүйл. Нөгөө хүн нөгөө зүйл, нөгөө бүлгэм гэдэг ч юм уу те. Ингээд та хоёрын хоорондын харилцааг хараадах юм. За зүүн талын үзэр таны үзэр. Page of Pentacles их хэмжээний хөрөнгө оруулсан, энерги зарцуулсан. Бас энэ зүйлийг нөөцлөг тавих боломж гэж харсан. King of Cups. Хааны аяга. За дундын харилцааны энергийг харъя. Шарх. Вау, шархны үзэр гарч ирлээ. За таны энэ зүйлийн талаар бодол ба мэдрэмжийг нь харъя. Four Swords. Дөрвөн ил. Temperance, баланс гэдэг үзэр доош гарч ирлээ. Тэгээ таны сонгосон үзэр нь болохоор баланс буюу тэнцвэр гэдэг үзэр гарч ирсэн байгаа. За түүний таны талаар энэ зүйлийн таны талаарх бодол мэдрэмж. Knight of Pentacles. За буруу хаанч байгаа юм дээ, асуудал хаанч байгаа юм дээ гэхлээр ер нь аль нэг нь буруу гэж бол хэлэхгүй нэ. Аль нэг нь буруу гэж хэлэхгүй нэ. Тэгээ энэ хүзэр бас яг гол зангилааг нь гаргаж ирж байна. Тэр нөгөө зүйл болон та энэ танд ч гэсэн хамааралтай. Гэтэ таны зүгээс бол нөгөө зүйл нь өөрийн гэсэн юм асуудлуудаа туулаад явж байгаа. Тэгээд ер нь шархагдсан байгаа. Тэр зүйл ямарваа нэгэн зүйлээс ингээд зуурцсан, түүнийг уучлах чадахгүй байх боломжтой. Яг энэ үзэрч эхлээд доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр нөөх нь ингээд ийм өөрийн асуудлуудтайгаа зоорлогдсон гэж жоохон зунгаарлагдсан байгаад байгаа. Тийм учраас түүний зүгээр асуудлыг орхио гэсэн юм баг энерги гарч ирж байна. Одоо юу гэх юм, энэ нөгөө талын зүйл нь өөрийн гэсэн ийм асуудалтай нүүр тулж ивэл тантай зохистой байх боломжгүй болчих чана л гэсэн үг тийм үү. Түүний хүзрийг нь харах юм бол King of Cups юм хааны аяга төзөр гарч ирсэн байна. Ийм далайн гүнд сууж байгаа ийм энергитэй байна. Тэгэхээр нэгт энэ юуг илтгэж ийн вэ? Зурагнаас нь харах юм бол энэ бас яг энэ forgive гэдэг хүзрийн энергийн талаар яг мэдрэмжэндээ живж байгаа гэдэг чинь асуудалтай жоохон живж байгаа, боловсруулж байгаа, асуудлуудаа боловсруулж байгаа юм энерги харагдаж байна. Одоо айгүй их депресстэй, сэтгэл готролтой хүн өдөржин шөнөж унтаал байдаг та. Яг нэг тиймэрхүү энерги гарч ирж байна. За нөгөө талаараа аягны хаан гэдэг үзэр нь дээшээ харж гарч ирсэн учраас энэ хүн энэ нөхцөлд чадхаараа сэтгэл гаргаж байна. Тэ бас ийм яг зохистой хэмжээний сэтгэлийг ч гэсэн гаргаж байна. Санаа тавьдгаа. Танд санаа тавьдгаа, тэ танд чадхаараа хангахыг, тухтай байлгахыг, сайхан аятайхан таатай байлгахыг бол хүсдэг. Энэ талаас нь ч гэсэн хичээдэг. Зүгээр хөсөөд өнгөрөх биш, үйлдэл бол хийдэг. Тэгээ энэ тал бол тийм шавар буруутай гэж харагдахгүй байна нөгөө тал. За харин таны тал болохоор Four of Swords гарч ирсэн. Энэ хүнээс, энэ зүйлээс, энэ бүлгэмээс гэдэг ч юм уу те. Энэ зүйлээс энэ зүйлд гологдоод байгаа мэдрэмж та авсан. Та энэ намайг голоод байгаа мó гэсэн уурын мэдрэмж байна. Би энд хангалтгүй байгаа мó гэдэг ч юм уу те. Ингээд ийм бодол танд орж ирээд байна. Мэдрэмж нь болохоор ямар хачин ингээд юм. Би ингээд ахаа тэр ингээд ахта яад юм гэсэн ийм тэнцвэргүй докторгүй байдлын мэдрэмж байна. Тэгэхээр танд ийм би хичээгээд ахад нөгөө хүн хичээхгүй байна гэдэг ийм гомдол бага насны шарах байна уу? Тэ? Би хичээгээд ахад миний хичээл сэтгэлийг ойлгохгүй байна гэдэг ч юм уу. Ингээд анги дээр би ганцаараа юунуудаа, бие даалтуудаа болгоод ахад манай ангийнхаа хийхгүй байна гэдэг ч юм уу. Яагаад нөхцөл юм тэнцвэргүй байгаад байгаа. Би амар хичээсэн биз дээ. Би амар ихийг өгсөн биз дээ. Надаас өөр юу хэрэгтэй гэсэн ийм амар юм шарах гарч ирж байна. За таны энэ шархны талаар нэмэлт мэдээллийг харъя. Таны талаас бол нэлээд хүчтэй шарах гарч ирж байна. Шархныхын талаар мэдээллийг харъя. Five of Cups.
Тэгээ энэ нь ерөөсөө ийм нэлээд гүн сэтгэл готролтой холбоотой. Сэтгэл готрол депресс гэдэг үг уншлагын эхнээс надад орж ирээл ясан нэг удаа дурддагдсан. Тэгэхээр танд ийм гүн сэтгэл готрол байна. Яг таны нэг талд. Та нийлэх үдэ сэтгэл готролтой гэж би хэлэхгүй. Та ер нь сэтгэл зүйчээр орох юм бол сэтгэл зүйн хэмжээр орох юм бол сэтгэл готролтой гэж онцлогдохгүй байж болно. Гэхдээ таны нэг тал юм депресссэн байна. Таны нэг тал яг иймэрхүү төрлийн зүйлийг амсдаг тал сэтгэл готролтой бөгөөд энэ сэтгэл готролоо ангаагүй тавьж явуулаагүй байна. Амар сэтгэл готролтой. Угаасаа нөхцөл байдал ингээл буруугаар ирэх байсан юм дөө. Угаасаа л бүтэхгүй байсан юм дөө гэсэн ийм нэг шарах таны талд байна. Бүх юм бүтэн ч гэжсэн юу байх вэ гэсэн гэдэг ч юм уу те ийм энерги таны талд байна. Тэгээд энэ энерги байгаа учраас энэ энергиэс болоод энэ цэнэгнээс болоод энэ нөхцөл байдал ингээд танд ээлтэй биш, танд шудраг биш юм шиг юм байхаар бүрэлдэж гарч ирсэн байна. Энэ цэнийг байгаагүйсэн бол та энэ нөхцөл байдлыг зөвөр тунгалагаар харах боломжтой байх байсан. Энэ нөхцөл байдлын тунгалаг нь юу вэ гэхээр энэ баруун талын хүн танд муу юм хийгээгүй, өөрийн асуудалтайгаа нүртүүлж гэдгийг та харж чадах байсан. Тэгээд амгалан байж чадах байжээ. За тэр хүн таны талаар юу гэж боддог вэ гэхээр Ace of Pentacles танд ихийг өгөхийг хүсдэг, таныг асар их хэмжээний потенциал гэж хардаг, тантай ирээдүйд гой зүйлсийг бүтээхийг хийхийг гэдэг ч юм уу те. Таны ирээдүг харахыг хүсдэг. Таны ирээдүй ингээд энэ жижиг үр ингээд ургаад сайхан том мод болохыг нь харахыг хүсдэг. Гэж харагдаж байна. Таны талаар ерөөдөө боддог зүйлс нь бол муухай зүйлс бол биш байна. За тэгээд таны талаарх мэдрэмж нь болохоор таныг юм тууштай биш тавтаргүй гэж мэдэрч байна. Нөгөө тал нь болохоор та магадгүй нэг хэсэг энэ зүйлийн төлөө их хэмжээгээр хичээж ийсэн аа гэдэг ч юм уу. Их л хайтаахан дажгүй байжсэн аа гинэт энэ нөгөө нэг энэ сөрөг цэнэгнээс болоод гинэт та муухай ажиллах гэдэг ч юм уу юм өөрийгөө татаж авах гэдэг ч юм уу те эсвэл асуудал үүсгээд эхэлсэн байж болцсошгүй. Хэрэг тийм бол нөгөө тал нь таныг энэ ясан тавтаргүй юм бэ? Тууштай биш байна да. Ингээл болчихж байгаа юм уу гэдэг ч юм уу те. Ингээд юм жоохон энэ хүн тавтаргүй л байна да гэж мэдэрч байгаа харагдаж байна. Тэгээ та тавтаргүй гэдэг тууштай биш хэвээрээ байгаад ах юм бол энэ хүн ч гэсэн танд хандах хандлага нь арай сулрна. Өмнө нь танд их хэмжээний анхаарал өгдөг байсан бол одоо жоохон анхаарлаа жаахан багасгах талаар ингээд бодож эхэлж байгаа гэдэг ч юм уу те. Яагаад гэвэл та энэ хүнээс харилцаа таслах гэдэг ч юм уу, энэ зүйлсээс холдох гэдэг ч юм уу, зай барих талаар бодоод эхэлсэн байгаа бол энийг нөгөө тал нь мэдэрж байна. Хүн болох гэж байгаа юм биш үү те гэдэг ингээд мэдэрж байна. Тэгэхээр чи ингээ мэдэрсэн юм чи одоо өөрийнхөө энергийг хамгаалах гэдэг ч юм уу те. Өөрийгөө хөндлөхийн тулд нөгөө тал нь танаас зайгаа барих нь угаасаа зөв, буруу зүйл биш. За одоо тэгэхээр таны зүгээс яавал зүгээр вэ? Одоо тэгээд яах вэ? Юу төрөнд энэ гүн депресс хангаахны үнд талент дасгалыг санал болгож байна. Вебсайт дээр мань унтахгүй зөвхөн талент дасгал зориулсан үнэхээр дэлгэрэнгүй заавар текст заавар авах гэж байгаа. Гэтэ бичлэг заавар бол хэлцэнэ байгаа. За одоо тэгвэл яах вэ? Та яавал зүгээр вэ? Ace of Pentacles энэ хүзэр маш их гарч ирж байна. Өөрийгөө торд. Та өөрийгөө торд. Заавал энэ асуудлыг яг одоо шийдэх гэж хичээгээд авах шаардлага байхгүй. Өөрийгөө торд. Өөрийн орчноо бэлд. Одоо хөрсөнд үр суулгасан болвол тэр тухайн үр соёолох нөхцөл нь бүрдсэн байх шаардлагатай тийм үү? Амар гоё юм. Таатай чиглэг хөрстэй, таатай орчин нарны гэрэл байх ёстой адилаар та өөрийнхөө орчныг сайхан бэлдэж өг, өөрийн орчныг таатай болгож өг. Ангаахад таатай болгож өг. Дараагийнхаа зүйлийг хийхэд таатай болгож өг. Энэ зүйлтэй энэ хүнтэй энэ байгууллагатай энэ яг ямар юуг та хүсэж исэн, ямар төлөвлөгөөтэй байсан, тэр төлөвлөгөөнд хүрэх боломжтой. Гэхдээ тэр төлөвлөгөөнд хүрэхийн тулд таны нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Нөхцөл гэдэг нь таны энерги, амьдралын орчин, сэтгэл санааны байдал, хэр их амарсан, ядарсан байна уу, өвдсөн байна уу, өөр зүйлд анхаарах шаардлагатай байна уу гэдэг ч юм уу те. Энэ зүйлийгээ та тордох хэрэгтэй. Та өөрийгөө бяцхан үр гэж төсөөл. Тэгээ үр болвол энэ үрийг сайхан цэцэглээд ингээ мод болохт нь юм нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Та нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй. Гэсэн зөвлөгөө гарч ирлээ.
За уншлага нь ингээ сайхан бүрэн боллоо. Одоо нэмэлт хэсгээр нь энэ зүйлээс та харилцаагаа таслуул яах вэ? Таслахгүй үргэлжлүүлвэл яах вэ? Ирээдүй ямар авах вэ гэдгийг хараад өгье. Тэгэхээр энэ зүйлээс болоод ингээ түн шагарахаар бол ирээдүй ямар ах вэ? Түн шагарахгүй үргэлжлүүлвэл ирээдүй ямар ах вэ гэдгийг нь хараад өгье. За нэмэлт нь болохоор сайхан description ба comment хэсэг дээр нь холбоосоор бэлэн орсон байгаа. Тэр холбоос орн ороод шаардлагатай бол вебсайт маань нэг удаа бүртгүүлээд Gmail-ээр ор нэвтрэх гэдэг дээр дарах юм бол айгүй хурдан бүртгэгддэг. Хурдан ордог. Тэгэд шууд вебсайтаараа үзэхнээ яг одоо цаг алдахгүй үзэхнээ над руу чат бичих шаардлагагүй байх нэ. За тийм байна. Тэгэхээр нэмэлтээр нь олцъя. За сайн байна уу? Групп номер 2 уншлагадаа давтаймаар л. За их усны зөвлөгөө энэ нөхцөлд юу болоод байна вэ? Асуултыг нь харахад бэлэн байна. За та энэ 47-гийн дотор 9-р Gear Exploration буюу аялал гэдэг хөзрийг сонгоч. Энэ хөзөр нь таны уншлагад ямар хамааралтай байх нь харж эхэлье. Тэгэхийн тулд бүгдээрээ сайхан энергийн шалгалт хийж өгье. За жаа энэ хөзөрнүүд унаад байна. Тэгээс унсан хөзөрнүүдийг хараадах юм. Judgment, эдрийг нь ерөхий хараадах юм. Queen of Wands. Окей. За. Саний үзэрнүүдийг анзаарч өглөө. Унсан үзэрнүүдийг одоо таны нөхцөл байдлын энергийн шалгалтыг нь ямар нөхцөл байдалтай вэ? Юуны талаар уншлага болох нь вэ? Таарж ивэл энэ таны уншлага мөн гэсэн үг, таарахгүй байх биш гэсэн үг юм. Queen of Pentacles дотоод амар амгалангийн талаар магадгүй ажил гэдэг ч юм уу ингээд тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаарддаг зүйлийн талаар байна. Бодит хичээл зүтгэлийг шаарддаг зүйлийн талаар байна. Тэгэхээр за байж байгаа. За бодит хичээл зүтгэлийг шаарддаг зүйлийн талаар байна. Дотоод амар амгалангийн талаар, дотоод ертөнцийн өөрийн 5 дахь амьдралын 5 дахьтай холбоотой асуудал байна. Ace of Wands. Хуучин зүйл тавтагдаж байгаа мэдрэмж. Тогтсон шийдвэр. Бага зэрэг зөрүүд шийдвэр. Ер нь жоохон зөрүүд зан нөхцөлд оролцоотой байна. Гэхдээ зөрүүд зан муу юу сайн уу гэдэг нь одоохондоо гарч ирээгүй байна. Окей. За одоо энэ нөхцлөөс харахад Яун дээр нэг oracle үзэр авъя. Clarity. За та яг шийдвэр гаргацсан байна нэгэн зүйл дээр болин энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, дими надад сайн биш, миний эрүүл мэнд, миний тав дахь, миний дотоод амар амгаланд сайн зүйл бишээ гэдэг юм шийдсэн байгаа нэгэн зүйл байна. Тэр тухайн нэгэн зүйл нь болохоор танаас хичээл зүтгэлийг шаарддаг зүйл байна. Одоо ийм жишээнүүд маш их орж ирж байна яг бодит жишээгээ тэгэхээр одоо жишээлбэл та сургууль сурдаг гэхдээ сургуулийнхаа хажуугаар сургуулийнхаа клубд явдаг. Клуб гэдэг нь болохоор нэг юу гэдэг вэ монголоор клуб гэдэггүй шүү дээ. Англиар клуб гэдэг одоо нэг зургийн дугуйлан тийм. Сургуулийнхаа хажуугаар дугуйланд явдаг гэдэг ч юм уу те. Нэмэлт бэлтгэлд явдаг гэдэг ч юм уу. Тэгээ тэр зүйл нь яалтчгүй танаас их хэмжээний энерги зарцуулах гэдэг. Гэтэл та болохоор би гэрийн толгороо хийх цаг байхгүй штэ гэж боддог ч юм уу. За ажлын хүрээнд болохоор ажил дээрээ та гол хийдэг зүйл гэж байгаа. Гэхдээ тэр гол хийдэг зүйлээс нь хажуугаар нь бас өөр давхар нэмэлт хийх боломжтой зүйл гэдэг ч юм уу. Ажлын аялал гэдэг ч юм уу. Ажлын аяллыг зохицуулах гэдэг ч юм уу те. Ажлынхандаа хоол хийж өгөх гэдэг ч юм уу ингээд ийм нэмэлт даалгавар, нэмэлт ажил, нэмэлт ийм хичээл зүтгэлийг шаарддаг зүйл байна. За тэгээ энэ зүйл дээр болохоор энэ зүйлийг та дэмий штэ ер нь яг миний гоёл зорилготой холбогдохгүй намайг ядрааж гин нөхцөл байдалд би байсан байгаагүй ялгаагүй өөрчлөгдөхгүй гэж дүгнсэн байна. Та бүр шийдсэн байна. Ер нь шийдвэрээ гаргацсан байгаа зүйл байна. Гэхдээ шийдвэрээ гаргацсан хэрнээ гэхдээ яг тэр шийдвэрийнхаа талаар 100% тунгалаг биш байна. Зүв байсан уу, буруу байсан уу? Нэрээ ингэж үлдээд тэрийг хийх ёстой ч юм шиг
шийдрээ буцаах ёстой ч юм шиг эсвэл энэ нөхцөлийн талаар би яг яагаад болмоор байна вэ гэдгээ бас яг тодорхой болгоогүй болохоор жоохон сэтгэлд сэвтэй санагдаад байгаа ийм зүйлийн талаар байна. Тэгэхээр бодит жишээнүүд хэлж өгсөн. Өөрийнхөө жишээтэй сайхан тулгаа бодоод үзээрэй. Таны тархинд угаасаа хамгийн ихэнд орж ирж байгаа зүйл нь бол мөн байгаа. Энэ юм биш үү дээ. Энэ юм болоо даа гэж ихэнд хамгийн ихэнд энгийнээр таймнаар орж ирж байгаа тэр зүйл нь л муу юм шүү. Нэг амар ухаж бодох шаардлага байхгүй. За тэгэхээр энэ зүйл ба та хоёрын харилцааг харъя. Энэ бас хүн ч гэж болно. Хин нэгэн хүнд хичээлсэл гаргах гэдэг ч юм уу те. Хин нэгэн хүнийг харж хандтаа гэдэг ч юм уу. Аль нэг хүнтэй найзалдаг гэхдээ найз байхаа болохоор шийдэж байгаа ч төрлийн юм байж болцсохгүй. Яагаад бол уулзах болгонд л ядраадаг гэдэг ч юм уу. Хин ч хэрэггүй уулзах гэдэг ч юм уу те. Тийм ч зүйл бас байж болно. Тэгэхээр та болоо энэ зүйл эсвэл энэ хүн хоёрын хоорондын энергийг харъя. За таны үзэр Six of Cups доошоо орж гарч ирсэн байна. Түүний үзэр Three of Cups 3 яг доошоо орж гарч ирсэн байна. Дундын энергийг харъя. The Hanged Man. Тэн хоёулаа нэгнээ ойлгоогүй байна. Энэ нөхцөл байдлыг тааж ойлгоогүй, нөхцөл байдал нь таныг ч яг бүрэн таны байр суурь шигсээ бүрэн ойлгоогүй байгаа харагдаж байна. За нэмэлт үзрнүүд харъя. Ямар үзрээр нэмэлт үзрийг нь харах вэ? За. За таны талд гайхамшиг гэдэг үзэр доошоо орж ирсэн байна. Түүний талд resilience буюу өөрийнхөө хязгаарыг олж мэдэх гэдэг үзэр доошоо орж ирсэн байна. За тэгэхээр нөгөө та болохоор энэ зүйлд анханасаа зөвшөөрөхдөө энэ хүнтэй анханасаа харилцаа үүсгэхтэй гэдэг ч юм уу те. Энэ зүйлд нэгдэхтэй хийхтэй за болчих байлгүй дээ гэж бодоод хийж эхэлсэн тал байна. Яг өөрийгөө юу гэх юм те анханасаа өөрийгөө яг сайн хянаагүй гэдэг ч юм уу эсвэл боддоор өөрийгөө нөхцөл байдлыг хараагүй за болж байгаа л үедээ болох ч доо гэж бодсон тал байна. Одоо хичээж байгаа гэдэг ч юм уу те хичээсээр агаал болох ч доо учрыг нь олч доо гэж бодсон тал байна. Тэгээд яг оролдоод үзсэн чинь яг болж бүтэхгүй чадахгүй та хязгаартаа тулсан асуудлууд үүсч эхэлсэн байна. За нөгөө талд болохоор таныг бас яг өөрийнхөө хязгаар хэрэгсээ давсан зүйл хийгээд дандаа гэж харж байна нөгөө тал нь. Тэгэхээр та хий нэгэн найзтай уулзж байгаа бол тэр найз нь таныг надтай уулзахдаа ингэж амар бие барих шаардлагагүй жоохон тайван байж болно доо гэдэг ч юм уу гэж боддог гэж харагдаж байна. Хэрвээ ажлын тал дээр юу гэдэг нь те дугуулan дээр гэдэг ч юм уу та явдаг бол тэр дугуулныхын зүйл нь таныг бас өөртөө жоохон тухтаагаар явж болно доо, зөөлхнөр явж болно доо, зөөлхнөр хийж болно доо гэж таныг ажигладаг, мэдэрдэг гэж харагдаж байна. За гэхдээ нөгөө талынхын талд Three of Cups доошоо хараад гараад ирсэн. Айгуу сонирн байна. Энэ нь нөгөө тал нь орчин муутай гэдэг утга гарч ирж байна. Орчин муутай. Хамт олон муутай. Баг зэргийн хов живтэй ч гэж болсон шүү. Хов живтэй муу одоо юу гэх амнаас нь муу ундаг гэдэг ч юм уу те. Жахан замбраагүй, айгу замбраагүй энерги гарч ирж нөгөө талд. Яалтчгүй замбраагүй энерги байна. Таны талд болохоор энэ нөхцөлд ирээдүй харагдахгүй байгаа тал бас байна. Энэ зүйлийг би өргөжлүүлж байгаа өөрийгөө олж харахгүй. Ирээдүйд би энэ зүйлийг өргөжлүүлээд хийх, энэ хүнтэй өргөжлүүлээд хамт байхыг би тэгж надад харагдахгүй байна гэсэн тал байна. Тэгвэл та хоёулаа энэ нөхцлөөс яг олж харах хэрэгтэй юм аа. Олж хараагүй байна. Тэгэхээр яг ингээд энэ зүйлээр та таруулжлагаар хүртэл мэдээлэл авах шаардлагатай болсон шалтгаан нь ерөөсөө зангилааны үүнд орж байна. Энэ нөхцөл байдлын тодорхой өргөжлүүлэхэд ер нь бол дэмий болцсон байгаа зүйл бол мөн байна. Гэхдээ энэ зүйлийн талаар яг бодит үннийг олж мдээгүй, олж сурах хэрэгтэй байсан, олж харах хэрэгтэй байсан юм аа олж хараагүй учраас гэж
Дигээлэгдэх гэх юм уу? Дигээлэгдэж байгаа тал байна. За тэгэхээр яг олж харахгүй байгаа бөгөөд олж харуул санаа амрах, бүрэн болгох тэр зүйлийг харъя. За, маш гоё зурагтай луутай үзэр гарч ирж байна. 8 of Wands. Зогсох ёстой, хөдөлгөөнгүй болох ёстой. Одоо пауз амралт авах хэрэгтэй гэдэг үзэр гарч ирж байна. Тэгэхээр төрх хугацаанаас энэ зүйлийг болчоо дахиж эргэж ирэх шаардлагатай байж мэднэ. Тийм хант улсан байна, хант улсан байдал байна гэдэг мессеж гарч ирж байна. Тэгснээ айгуу санаа энэ мессеж нь гарч ирэнгүүтээ энэс цаашаа мессеж байхгүй. Хант улсан, зогссон. Яг одоо ахиц гарах боломжгүй байдалд байгаа гингүүтээ ингээд зогсчихж байна. Мэдээлэл нь амар санаа. Тэгээ одоогийн нөхцөл байдалтайгаа хүмүүс болон бидүүд энэ зүйл нь хан дрилдж байгаа юм шиг юм хийгээд байна гэж харагдаж байна. Ийм жоохон хэцүү юм хийгээд байна. Тэгээ яг одоохонд болоод ажиглах ёстой байсан байж иж тэхгүй гэдэг зөрүүдлээ дрилдэд байгаа. Гэдэг уулыг дрилдж байгаа юм шиг тий. Үгүй зам гаргаж ирнэ, болгоно, бүтээн гэдэг ингээд амар хүчлээд байгаа. Тим энерги байна. Окей, тэгэхээр энэ үүнд та одоо яавал зүгээр вэ? Гэдгийг харъя. Air of Cups тэгэхээр 8-ын тоо гарч ирж байна. 8-ын тоо энэ нөхцөлд ач холбогдолтой гэж болно. Магадгүй 8 сараас эхлээд энэ зүйлийг өргөжлүүлэх, эсвэл 2028 оноос эхлээд өргөжлүүлэх гэдэг ч юм уу те. Энэ зүйлд 2028 он эсвэл энэ жилийн 8 сар ач холбогдолтой байж болно. За Air of Cups гарч ирж байгаа нь яалтчгүй төр хугацаагаар зай авнаа. Энэ зүйлээсээ төр хугацаагаар зайчилнаа. Бүр болох биш, бүр хахацах биш. Төр зур холдё, төр зур болё гэх нь бол үнэхээр зүйтэй гэж харагдаж байна. Тийм ээ. Тэгэхээр та болохоор бүр ингээ бүрмөсөн байлна, бүрмөсөн хаяна гэж шийдсэн байгаад байсан. Энэ нь бас жаахан буруутахаар байсан байж. Зүгээр л төр зур болох, төр зур юу амьсгаа авах, юу гэвэл амьсгаа дарах гэдэг л үү те. Ийм зүйлийн нөхцөлд хэрэгтэй байгаа юм байна шүү. Окей. За тийм байна. Тэгэхээр энэ нөхцөл бол үнэхээр сайхан тодорхой болсон бахаа гэж надад байна. Одоо болохоор нэмэлт хэсгээр нь энэ нөхцөл байдал дээр та ингээд бүрэн үлдээд улам хичээвэл яах вэ? Бүр хаявал яах вэ гэдэг ингээд таны боломжит сонголтуудыг ингээд бүгднгэн сайхан нарийн хараад өгье. Гэтэ ерөн сахиусны хэлж байгаа зөвлөгөө нь болохоор төр хугацаанд болоод буцаад эргэж ирээ гэдэг зөвлөгөө бол айгүй оновчтой тодорхой гарч ирсэн байгаа. Харин та тэр зөвлөгөөг сонсох бус үгүй ингээд үзчихвэл яах вэ, тэгээ үзчихвэл яах вэ гэдэг өөр арга замуудыг хийвэл яг юу болох вэ гэдэгт нь гайхаж байгаа болвол тэрийг нь нэмэлтээр нь хараад өгье. За нэмэлт хэсгийг нь болохоор шууд description ба доорх коммент дотор холбоос нь бэлэн байж байгаа. Шууд аваад шууд дэлгэцээрээ үзнэ. За тийм ээ дараа имжлэгээр нэмэлтээр нь уулзъя. За групп номер 3 сайн байна уу? За сахиусны зөвлөгөө энэ нөхцөлд яг юу тохиогоод байна вэ? Уншлагадаа тавтамаарай л. За та 45-ын тоотой 7000 доллар гэр харилцаа гэдэг энэ хүндрийг сонгосон байна. За энэ хүндрэ нь астролог зурхаагаараа хүн хоорондын романтик харилцааг бэлэгддэг. Яг үерхэл, суух, гэрлэлт гэдэг ч юм уу те ийм харилцааг бэлэгддэг үзэр байгаа. За тэгэхээр таны асуултын чанарыг нь хараад энэ уншлага нь яг юуны талаар байх вэ? Сахиус нь яг таны ямар асуудал дээр зөвлөгөө хэлбэр өнө. Бас та яг таны одоо бодож байгаа асуудал дээр уншлага явагдах нь үгүй юу? Энергийн шалгалт хийж өгье. За. The devil. За яалтчгүй харилцааны талаар байх магадлал өндөр байна. Харилцаанда
хуурамч ихэрдэл гэж бодож байгаа харилцааны талаар аж уулзшгүй. Кармик үйл өөрийн харилцааны талаар аж уулзшгүй. За бас дарангуулалтаа орчны талаар гэдэг ч юм уу те. Нэг болж утгагүй байгаа асуудал эгоноос үүдсэн шийдвэр гэдэг ч юм уу. Five of Swords нарийн ширийн юусоо болохгүй байгаа. Тулдах, тэмцэх, өөрийнхөө төлөө зүтгэх боломж богцсон. Ийм нөхцөлийн талаар за дахиад нэмэлт үзэр авъя. Тодруулга авъя. Space орон зай. Магадгүй их ядарсан, өөрийгөө ачааллуулсан, их өөрийгөө шахсан юм дарамтын мэдрэмж бол яалтчгүй энэ зүйлд байна. Дарамт гэдэг нь заавал нөгөө нэг юм классик дарангуулал байх шаардлагагүй. Тийм дарангуулал гэдэг нь заавал мэх гинэ. Мах. Би мах бодин гэдэг одоо бидний мэддэг дарангууллын ойлголтууд байдаг тий. Үгээр муу үгээр хэлэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү дарангуулалтай нөхцөл байж болно. Бас гэхдээ нөгөө талаараа юм дарамт шахалт гэдэг ч юм уу те. Ажлын дарамт гэдэг шиг одоо ажлаа хурдан хийж дуусгах ёстой гэдэг юм шахалт хүлээлтүүд бас хүнд дарангуулал дарамт болж орж ирж байдаг. Тэр талаар байх магадлал маш өндөр байна. Ялангуяа space орон зай гэдэг үзэр доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр гэдэг юм одоо амьсгалах зайгүй гэдэг ч юм уу те нэг амьсгалаа дарах зай байхгүй гэдэг шиг ингэж их яарах тийм нөхцөл байж болцсошгүй харагдаж байна. За дахиад нэг тодруулга харъя. Тийм амьсгалах зай байхгүй гэсэн чинь агаар гэдэг үзэр гарч ирлээ. Энэ агаар нь яхаа агаар элементтэй 6 астрологийн ордуудыг бэлэгдэж байгаа. Энэ нэхэр, жинлүүр, хонхын ордууд, open-mindedness, objectivity and learning, нээлттэй бодолтой байх, юмыг том өнцгөр харах, сурах гэдэг үзэр доошоо харсан байна. Тэгэхээр энэ нөхцөлд маш их юм зөрүүд гэдэг ч юм уу. Ерөөсөө өөрийнхаараа зүтгэдэг, өөрийнхаараа л дайрдаг. Ийм үзэгдлийн нөхцөлд хамааралтай байна. За энэ нь романтик харилцаа байж болно, үйл явдлын харилцаа байж болно, ажил байж болно, сургууль хамт олон байж болно, хүрээлэл гэр бүл байж болно. Гэхдээ ер нь яг асуудлын гол нь яг л энэ зүйл байна юм. Давчуу шахалт дарамтын мэдрэмж байна. За одоо энэ нөхцөл дээр нь за илүү уушлахыг нарийн болгож өгье. За энэ нөхцөл таны байр суурь, таны байдал, нөгөө зүйл эсвэл нөгөө хүний байр суурь байдал гэдээ хараад өгье. За таны байр суурь ямар байна вэ? Nine of Swords. Нөгөө зүйлийн байр суурь. Та их хэмжээгээр стресссэн, нэг давчуу мэдрэмж авсан ингээд ерөөсөө 50 байхыг та маш их хүсэж байна. Гэхдээ 50 байх боломжгүй мэт байдалд оржээ. Нөгөө талд Chariot гарч ирж байна. За, тийм таны талд болохоор их стресссэн, давчуу мэдрэмж авсан, их бодсон, нөхцөл байдлыг та аль болох ингээд бодож тунгааж шийдэх гээд байгаа харагдаж байна. Ингэчүүл болох юм болоо, тэгхүүл болох юм болоо. За, яаж хөдлөх ёстой вэ? Юу гэж хэлэх ёстой вэ? Тэгээ ерөөсөө үг бүрээ хянасан, маш их бодсон, юм стратеглсэн, тэ төлөвлөсөн, санаа зовсон, айсан, яна ингэж хүдэ гэд. Таны энэ нөхцөлд хийж байгаа үйлдэлүүд нь ер нь нэлээд юм айдсын чанартай. Айдс гэдэг суурин дээр их үйлдэл хийж байна. Ингэчүүл яана, тэгчүүл яана гэдэг байр суурь маш их байна. Нөгөө талд нь болохоор урагшлахгүй байгаа, ахиц гарахгүй байгаа, хаан тулсан мэт болжээ. Бас нөхцөл байдал өөрчлөгдөхгүй мэт эсвэл нөхцөлийг өөрчлөхийг хүсэхгүй байгаа. Энерги бас нөгөө талаас нь нөгөө хүнээс энэ нөгөө зүйлээс гарч ирж байна. Энэ зүйлд энэ харилцаанд энэ нөхцөл хамгийн их дутагдж байгаа зүйл бол хөгжих гэдэг зүйл маш их дутагдж байна. Ингээ хувираад хүн чинь харилцаанд байхдаа өөрийнхөө талаар нэг юм ойлгоод, бусдын талаар нэг юм ойлгоод ингээд арга барилаа жоохон өөрчлөөд шинжилээд гэдэг ч юм уу те сурах хамаа сураад нэг жоохон өөрчлөгдөх ёстой байдаг. Гэтэл энэ нөхцөлд таач тэр нөгөө талч тэр яг ингээд гоё яг хөгжиж хуурч болж чадахгүй байна. Дэвшиж чадахгүй байгаад байна. За энэ нөхцөл дээр нарийн нэг нь харъя. Илүү гүн харж үгүй.
За тийм таны талд бүр амар их юм. Амар их хичээл зүтгэл танаас гараад байна. Бүр амар их. Энэ нөхцөл таныг хин нэгэн хүн залхуурж гин гэдэг ч юм уу хангалттай хийхгүй байна гэж хэлэх юм бол энэ бол шал худлаа зүйл. Яаж бол та энэ нөхцөл бүр амар их хичээж гин. Бүр үнэхээр их хичээж гин, үнэхээр их тэмцэж гин, үнэхээр их зүтгэж гин. Магадгүй зүтгэл хичээл зүтгэл нь ихтэйд байх, ихтэх хэмжээний бүр үнэхээр хичээж гин. Тэгээд санаа нь бол ууг нь бол сайн зүү зүйлийн төлөө. Гэхдээ хичээх сэтэл хичээх шалтгаан үндсэн юм айдас стресстэй суурьтай санаа зовлонны суурьтай яна энийг л болохгүй болохоо байлаа гэсэн байдал танаас маш хүчтэй илэрч байна. За нөгөө тал нь болохоор яг хаан тулсан мэдрэмж төрсөн боловч бас нөгөө талаараа яг жинхэнэ харилцаатай байхыг хүсэж байна. Нөхцөл байдлыг гоё байлгахыг хүсэж байна. Тэгээ гоё сайхан хайрын харилцаа гэдэг ч юм уу гоё сайхан үерхэл яг гоё таарсан байдал нөхөрлөл гэдэг ч юм харилцааг жинхэнэ харилцааг бол хүсэж байгаа харагдаж байна. За сахиусны зөвлөгөөг нь харж өгье. Танд бас нөгөө зүйлд нь хоёуланд нь сахиусны зөвлөгөөг харж өгье. Одоо яах вэ гэдгийг нь харж өгье. За нэмэлт үзрийг нь харъя. Ерөнхийдөө байдал ийм байна гэх байдлыг харах тайлбар нь бол ингээ бараг болчлоо. Тэгэхдээ амар юм сонин гарц гаргалгаагүй энэ чигээрээ байх ёстой юм шиг. Сонин хан тулаад ирлээ яг энэ чавь доош харсан үзэр шиг. Тийм учраас одоо гарц гаргалгаан дээр нь анхаарч өгье. Сайхан гарц гаргалгааных нь хариултыг нь хараад өгье. Энэ тал дээр хоёр үзэг гарч ирж байна. За таны гарц гаргалгаа нь Five of Cups 5 аяга доошоо харсан, Mars ангараг гараг доошоо харсан байна. За ангараг бол мэдээж маш их хөдөлгөөний бэлэгдэх, үйлдэлийг бэлэгдэх үзүр. Урагшаал, өөрийгөө өөрийгөө хамгаалт, спорт тэмцээн өрсөлдөөн. Тэгэхээр хөдөлгөөнөө багасгах хэрэгтэй байх нь. Та хөдөлгөөнөө жоохон багасгах нь. За нөгөө талаараа өөрийнхөө сэтгэл готролтойгоо нүүр тулах хэрэгтэй. Энэ нөхцөлд юм танд хангалттай санагдахгүй байгаа, гоё санагдахгүй байгаа. Нэг юм таныг гутрааж байгаа нөлөө байна. Энэ хүн энэ зүйлч таныг гутраагаад гутралын их усэр биш байж болцоошгүй. Зүгээр л та их хэмжээний даалт та өөрөө үүнийг мэдэхгүй яагаад гэвэл гутралын үзэр доош хараад гараад ирсэн ба. Та өөрөө үүнийг мэдэхгүй анзаараагүй буй сэтгэл готрол цөхрөл танд байна. Танд ингээд гүн нуугдаж байна. Тэгээ энэ гутралаас юм сэтгэл төвшөрийн асуудал. Тэгээ айдсыг хүчрхэгжүүлэх юм авир танаас хилэрдэг гэж харагдаж байна. Өөрөө их айдаг гэсэн үг, өөрөө их айдаг, сандардаг, твддэг. Яагаад вэ гэхээр та сэтгэл готролтой байна. Нууц сэтгэл готролтой. Гэхдээ яг энэ клиникийн онош бол мэдээж биш. Тэгээ хэмжилгээний онош бол биш. Гэхдээ яг энэ сэдвийн талаар энэ зүйлтэй холбоотой юм цөхрөл юм, нууц цөхрөл, юм даалт цөхрөл танд байгаа харагдаж байна. Яалтчгүй. Тэгээ энэ цөхрлийгөө олж мэдхийн тулд та ерөөсөө ингээд амар ингээд ухас хийж үйлдэл хийхээ нэлээд багасгах хэрэгтэй. Ийм чимээгүй орчинд жоохон амьдралаа хараа жоохон уйдгартай болгож эхлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ юм хийх сэтэл үйлдэх сэтэл төрсөн сэтэл болгон дээр нь үйлдэл хийх бус заримыг нь тавьж явуулах, зарим дээр нь үйлдэл хийхгүй өнгөрүүлэх гэдэг ч юм уу те. Яагаад ингээд өнгөрүүлээд яагаад хойш татар суух чухал байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр ингээ хойш татар сууж идэл таны энэ цөхрөл багаар мэдрэгдээд эхэлнэ. Яана болохгүй байна да, ингэхгүй байна да, юмыг арай сөргөөр харах хандлага тань ил тод болоод эхэлнэ. Тэгээд энэ сөргөөр таны юмыг сөргөөр харах хандлага энэ нөхцөлд скептик байгаа те, эсвэл ингээ сөргөөр хандж байгаа, сөргөөр бодож байгаа, сөрөг хүлээлттэй байгаа энэ бодлууд нь ингээ сайхан дэшээ ингээ ил болоод гараад ирнэ. За тэгээ энэ зүйлс нэг ил болсон болвол тэр чинь үүнийг ангаах боломжтой болж ингээ даалтайгаа дахлаар л ангаах боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр ил болгох, энийг анзаарах нь олж мэдэх нь чухал байна. Яаж олж мэдэх вэ? Айгүй амархан үйлдэлээ багасга. За нөгөө таалд болохоор The Magician доошоо харсан байна. Танд яг өөрийгөө илэрхийлж чадахгүй байдалд орсон байна нөгөө тал нь. За Saturn санчир доошоо харсан байна. Үнэхээр их боогдсон, чангаагдсан
нэгэн хэвийн байдалд ингэж одоо шахагдсан, шаардагдсан House 11 11-р гэр гэд ерөөсөө ингээд байр суурь олоогүй юм шиг, гадны юм шиг тий. Нөгөө талын зүйл нь яг үндэ нэлээд зовж байна. Тэгээд яг хөө нөгөө тал нь энэ тал нь энэ талын хүн, энэ талын зүйл, энэ талын байгууллага бүлгэн гэдэг ч юм уу тий. Нөгөө талын зүйл үнэхээр зовж байна. Тэгээд яалтчгүй нөгөө тал нь нэрнгээсээ зовоод, нэрнгээсээ амар их асуудалтай байгаа нь бол үнэн юм байна. Тэгээд та мэдээж энийг нь та тайлах боломжтой. Гэхдээ та ийм сэтгэл төгшүүрийн, айдсын, цөхрлийн энергитэйгээр хийсэн үйлдэл үүний нөгөө талынх нь энэ зовлонг нь ихсгэнүү гэхээс биш үнэхээр зовж байна чаавас. Нөгөө тал нь бүр үнэхээр зовж байна. Тэгэхээр зовлонгийн амжилттайгаар тайлахын тулд та өөрийн сэтгэл төгшүүртэйгээ цөхрөлтөөгөө нүүр тулах хэрэгтэй байна. Тэгээ нөгөө тал нь үнэхээр нэрнгээсээ зовоод байгаа учраас та тэгж амар төгшөх, тэгж амар айх нь бас логикийн төвшин бол аргагүй юм байна да гэж харагдаж байна. Нэрэл санаа зовхоор юм байна да. Энэ нөхцөлд нэрэл төвшгээр цөхөрхөөр юм байна да л гэж харагдаж байна. Тэгэхээр таны сэтгэл төвшөж байгаа, нууц цөхрөлтэй байгаа нь бол бас тийм сонин гаж зүйл бол биш юм байна. Яг бол нөгөө л үнэхээр цөхөрчээ. Гэт хоолоогүй болсон мэдрэмж, тантай ярилцах боломжгүй болсон мэдрэмж, их хэмжээний дарамт шахалт одоо хүлээлтэнд хүрч чадахгүй байгаа бүтлгүүтлийн мэдрэмж, за бас таны хажууд байх ёсгүй юм шиг тийм өөрийнхөө байр суурь олж мдээгүй юм шиг за нөхөрлөл байхгүй мэд тийм юм гадны ингээд жоохон гадуурхагдаж чичлэгдсэн ийм мэдрэмжийг нөгөө тал нь авч байна гэж харагдаж байна. За тэгвэл яг одоо хийх алхмыг хараад үг энэ нөхцөлийг бас хөөрхөн шийдэж өгөөх тийм одоогийн төвшөндөө шийдэж өгөх алсын шийдэл бол мэдээж зөвхөрлөлтөөгөө нүүр тулах юм байна. Энэ бол яг гүн ангаалт, гүн шийдэл болно. Яг одоо юу хийж болох вэ? Яг одоо яавал зүгээр вэ? Ace of Swords. За энэ дээр нэмэлт үзрийг харъя. Астрологийн үзрөөрөө харъя. Think Pallas Athena 35. За нөгөө талдаа та сэтгэлээ илэрхийлэх, өөрийгөө илэрхийлэх боломжийг өгөх хэрэгтэй. Гэхдээ тантай шууд ийм илэн талангүй ярилцлага бол биш байна. Илэн талангүй ярилцлага хийх шаардлагатай бол биш. Гэхдээ та тэгмээрээ бол тэгж мэдэж болно. Гэхдээ нөгөө зүйлдээ өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ хуваалцах гэдэг ч юм уу те фидбек өгөх ийм жижигхэн боломж гаргаад өгч. Гэдэг чинь тэгээ таны зүгээс тухайн сэтгэлдлүүдийг та тунгаах хэрэгтэй болон тунгаах, бодох ийм байгаа юм байна да гэдэг ч юм уу те. Тэгээ нөгөө талдаас эргцүүлэх, бодох ийм гарц гаргалгааг нь өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө талд дэндүү боогдсон, дэндүү хаагдмал, дэндүү шахагдсан мэдрэмжтэй байгаад байна. Тэгэхээр үүнд ингээд жижигхэн сэтгэлээ илэрхийлэх, сэтгэлээ үлдээх гэдэг ч юм уу ийм жижигхэн боломж, жижигхэн цорхог өгч, жижигхэн цонх нээгээд өгч. Агааргүй байгаад байна гэсэн шүү дээ. Тэгэхээр жижигхэн цонх нээгээд өгөх хэрэгтэй. Энэ яашлал яаж илэрч болно? За яг ямар байдлаар илэрх боломжтой энэ цонх нээх үйлдэл жижигхэн сэтгэлээ илэрхийлэх боломжийг нь бодит жишээг нь харцгаа яг ямар бодит жишээ байх боломжтой вэ? Шууд илэн лонгоо ярилцах бол тэмээ гэдэг. За air агаар гэдэг үзэр дахиад боогдсон гэж гарч ирлээ. Зөрүү зан гэдэг үзэр гарч ирлээ. Libra жинлүүрийн үзэр гарч ирлээ. Тэгшхэн биш байгаад байна. Stability, persistence, loyalty, and dependability. За тэгэхээр энэ нөхцөл байдал ерөөхдөө айгүй баригдмал байгаа гэдэг ч юм уу айгүй давчуу байгаа гэдгийг илэрхийлж бас таас өөрөө илэрхийлж болно. За нөхцөл байдал давчуу байна гэдэг ч юм уу те. Хэрэг та яг бодит өрөөнд дэсэн бол энэ өрөөний цонхнуудыг нээж болдоггүй юм байна. Жаагаар дутагддаг юм байна гэж зүгээр ингээ хилээд өнгөрөхөд тухайн өрөөнд байгаа хүмүүс ингээ санаа нь амардаг да. Би ганцаараа тэгж бодоогүй юм байна гэд тэгдэг шүү. Тэгэхээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч өгөх байх бас хэрэгтэй бол бүр амар сүртэй юм болгож биш. Жижигнэр ингээ зөөлхнөөр байдал юм байна гэдэг ч юм уу те. Ингээ хатуу зарчимж байна. Нөхцөл гэдэг ч юм уу эсвэл тэг хүлээн зөвшөөрөх
асуудлыг зүгээр хүлээн зөвшөөрч өгөх. Тэгээд хүмүүс бусд нь тэгээ эсвэл нөгөө хүн нь тийм шүү харин тийм ээ би хасаа тэгж бодож илаа гэд тэрийг тэгж илэрхийлэх боломжийг хэлэх нэ тэ. Тэгэхээр нөгөө хүндээ за энэ нөхцөл энэ харилцаа жоохон хэцүү мэдрэгдэж шүү, жоохон дарамттай ч юм шиг, шахалт ихтэй ч юм шиг мэдрэгж байна гэд хэлэнгүүт нөгөө хүн нь харин тийм ээ би бас тэгж бодож илаа гэд илэрхийлэх төдийд бас нэлээд энэ хөөрхөн шийдэл болоод өгөх нэ, юм амархнаар хийж өгөх нэ. За уншлага ингээ боллоо. Одоо нэмэлт хэсэг дээр нь болохоор энэ нөхцөл байдлын ирээдүг нь харж өгье. Энэ нөхцөл байдлыг үргэлжлүүлсэн зүгээр үү, болсон зүгээр үү, энэ харилцааг үргэлжлүүлсэн зүгээр үү, болсон зүгээр үү харж өгнө. За бас энэ нөхцөлийг хамгийн төгс шийдэл бас энэ нөхцөлд сахиус ба бурхан нь ямар байгаасаа гэж хүсэж байна. Сахиус бурханыхаар нэгэд нөхцөлийг бүр амар гоё ингээд төгс шийдэлтэй болгоо. Төгс зохицуулъя гэвэл тэрийг яаж хийх вэ? Тэр нь ямар харагдах вэ гэдгийг нэмэлт хэсгээр нь хараад өгье. За нэмэлттэй авахар болвол description ба comment хэсэг дотор холбоос нь бэлэн байж байгаа. Шууд дараад, шууд аваад, шууд үзэх болно. За тэр тоохгүй нэмэлтээр нь дараагийн бичлэгээр нь уулзъя. Баярлалаа.